Сайн байцгаана уу? Шинжлэх ухааны таны мэдхүйн од мөндөр сувг үзэг сонсогчдод сайн сайхны хүссэн мэдчилж байна. Хөтлөгч Инх Батын бэлтгэн өргөдөг кино түүх нэвтрүүлэг эхлэхэд бэлэн боллоо. Нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн од мөндөр сувг, NTV телевиз, од мөндөр радио 83.3 107 хостолгоноор хүрч байна. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Univision-ийн бүхэл үйлчилгээд Unitel App-аас урайтай, Univision компани, за мөн ханиад томооны үед илрэх шинж тэмдгийг богино хугацаанд намдаах Traflio дэмжиж ажиллаж байна. За өдрийн мэнд. 1965 оны ихээр Хятадын Шиньян гэдэг хотод Жао Ин гэдэг нэртэй нэгтлэн бүсгүй нэгэн аимшигт мэдээ хүлээж авсан гэнэ. Гэхдээ энэ түүний хувьд л аимшигтай мэдээ боловч уг нь хүн болгон сонсоод баярлах учиртай ийм мэдээ байж. Энэ бол тэр жирэмсэн болсон гэдэг мэдээ байсан юм. Энэ эмэгтэй нөхөргүй эсвэл бэлэвсэн ч юм уу ямар нэг тийм асуудал байсангүй. Харин ч нөхөр нь их сургуулийн багш шийдэг ажил төрөлтэй ийм хүмүүс байсан. Гэхдээ тэднийх 4 хүүхэдтэй. Дээрээс нь нөхрийнх нь аав ээж хамт амьдардаг. Тэр өнөр өтгөн гэр бүлээ тэжээх гэж өглөөнөөс орой болтол хамаг байдгаа шахаж ажилладаг. За ингээд авдаг жоохон цалингаа тэр өдөртөө л хүргэж амьдардаг ийм жоохон хэцүүхэн амьдралтай юм байна. Тэгээд муу мэдээ байсан юм уу? Тийм. Ингээд шинэ хүнээ тэжээж чадахгүй гэсэн бодлоос болоод уг нь тэр гайхамшигтай сайхан мэдээ нь ийм одоо айц хүүц дагуулan ирсэн баг. За тэдний сарын орлого тухайн үед $25 хүрэхгүй байсан гэхээр 8 хүнийг тэжээх нь бол маш хэцүү. Бүр цагаан сараар ч баярлах мөнгө хоримтлуулж чаддаггүй юм айл. Баг хүүхэнд дөнгөж бага ангид орж идэг гэх мэтчлэн мөнгө маш хэрэгтэй. Энэ хосууд уг нь дахиж хүүхэд гарахгүйг шийдээд байсан ч гэсэн ийм жирэмсэн болцсон байдаг. Ядж байхад энэ Жао гэдэг бүсгүй, Жао Ин гэдэг бүсгүй одоо 41 настай. За тэгэхээр ер нь хүүхэд төрүүлэхэд их эрсдэл өндөртэй насандаа тооцогддог байна. За одоо ч бас хүндрэлтэй насандаа тооцогдсон тийм шүү. За ингээд хосууд дээрх асуудлуудаас болоод үр хөндөрлөгээр шийддэг. Гэтэл хосуудын эцэг их нь үүнийг эрс эсэргүүцдэг. Хүүхэд бол бурхны бэлэг. Хэдий хүнд хэцүү цаг байгаа ч гэсэн бурхны бэлгийг үгүй хийж болохгүй. Гэт үн хөндөрлөх тэр санааг нь тас хөргөлсөн баг. За мэдээж энэ хосууд эцэг их үгийг авалгүй яах вэ? Ингээд 1965 оны шинэ жилийн баяраар буюу 12 сарын 31-ний өдөр энэ гэр бүл бяцхан охиноо хөлгөйтэн авдаг. За бяцхан амиа таслуутлах шахан ээж авдаа баяр гунигийг хослуулан байж энэ ертөнцид ирсэн энэ охин бол ирээдүйн Азийн хамгийн шилдэг жүжигчдийн нэг үзэсгэлэн гоо Гонли байдаг. За хэдий эцэг их нь охиноо олцсныг мэдээд баярлаагүй ч гэсэн Гонли эцэг ихийн хөвлөгөөс гараад л аав ээж нь хайрын дээдээр хайрлаж эхэлсэн гэдэг. Энэ хосод хүүхэд дургуудаа тэгж одоо яагаагүй шүү дээ тийм. За амьдралын хатуу хэцүүг яах вэ гэсэн болохоос биш. За ингээд охиноо төрөхөд нь аав нь Ли буюу ухаалаг, оюунлаг гэдэг нэр хайрласан юм байна. Ер нь бол оюуна гэдэг нэр өгсөн баг. За аав ээж нь 5 хүүхдээ хэрхэн өсгөж, хэрхэн хүмүүжүүлэх вэ? Цаг зав яах вэ? Нялх хүүхдээ хэрхэн асрах вэ гэдэл асуудал маш их байна. Гэтэл том 4 хүүхэд нь буюу Гонлигийн хамгийн том эх чинь за мөн 3 ах нь дөнгөж төрсөн дүүгээс хайрлах шиг болсон гинэ. Ингээд ээжтэй маш их тус олж исэн гэдэг. Бараг ээж нь ажилдаа яваад энэ 4 хардаг байсан ч юм уу. Тиймэрхүү нөхцөл байдалтай байсан юм шиг. Гонли ер нь гэр бүлийн хайрын томбон өссөн ийм хүүхэд юм байна. За түүнийг 1 настай байхад нь аав нь Шандон гэдэг одоо сургууль багшлахаар болоод тэднийх бөөр сэлгдэг. Манай Гонли маань хар багасаа л маш сэргэлэн ухаалаг охин болж өсөж байсан. Үеийн хүүхдүүдээс онцгойрохоор маш сэргэлэн охин байгаад за байсгээд ер нь байнга дуулж бүжгэлж явдаг багаас авьяасан тодорч эхэлсэн. Бүр өөрөө хүүхдийн дуу зохиогоод найзуудтай зааж өгөөд тэгээ бүр хамт тэрийгээ дуулаад явцгааж идэг. Ийм өдөө хүүхэд болж байгаа. За мэдээж ийм их авьяастай хүүхэд сургуулийн урлагийн тоглолтод байнга оролцдог болсон. Сургуультаа ч том мод нь болоод урлагийн багт одоо хэлсэж орсон гэдэг юм. Тэр урлагийн баг гэдэг нь юу нь бол суртал ухаалгын баг л та. Бас тийм баг шүү. Тий. За бүр энэ багийнхаа хамгийн чухал хүн нь багийн ахлагч нь болж чадсан гэж. Энд байгаа хүүхдүүд өдөр бүр дуу бүжгийн бэлтгэл хийдэг нь манай хүний авьяасыг бүр хөгжүүлж орхисон. Гонли энэ багийнхаа хүүхдүүдтэй хамт Шандон хотын радиод хүртэл очиод бичлэгэнд орж байсан гэхээр
Энэ хүүхдүүд ер нь тухайн хотдоо муучгүй одууд байсан байх нь. Тийм байна. За тэгээд тэдний бичлэг өдөр бүр радиогоор тоглогддог. Тэгээд тэр бичлэгийг харсан аав ээж нар нь хүүхдүүдээр маш их бахархдаг. Гунлигийн аав ээж ч гэсэн маш их бахархаж байсан гэдэг. За авиасан тодорхой зэрэгцээ тэр маань маш ухаалаг гэж дээр дурдсан тийм. За энэ ухаан нь янз бүрийн зүйл дээр илэрч гарч исэн гинэ. Гунли ах нартайгаа кино үзэх маш их дуртай. Гэхдээ театрт үзэх мөнгө байхгүй. Тасалбар худалдаж авах мөнгө байхгүй. Хаяа гадаа ингээд үнгүү кино гаргадаг юм байна л да. Тэр нь бүр хаяа л тэрийг бол алгасна гэж харин ч нэг байхгүй. Тэгээ кинонд ер нь маш дуртай юм гинэ. Тэгэхэд Гунли нэг юм бодож болсон баг. Ерөөсөө энэ тасалбарыг хуурамчаар хий. Тэгээ тэр үеийн киноны тасалбар гэж нэг дэвтрийн цаас шиг л юм байсан юм шиг байна. Тэгээ тэр нэг тамгатай ч юм уу тийм кино гэд бичээстэй ч юм уу. Тэгээ нэг тамгад арцсан. Тэнгүүд Гунли ахыхаа дэвтрийн цаасыг дуурж аваад яг тасалбартай адилхан хайчлангуудаа дээр нь зурдаг байхгүй. Маш их бэлтгэл хийгээд. Тэг бүр тэрэндээ төгсрөөд тэгээд нэг удаа ах нартаа за энийг авдаа гэд хардаа гэсэн чинь нөгөө ах нар нь жинхэнэ билеттэй Гунлигийн хийсэн билетийг ингээд хараад ялгаж чадахгүйсэн гэж. Ингэтлээ бэлтгэл хийж та хөлбөс юм хийсэн баг. За ингээд нөгөө нэг тасалбарыг нэг ах нь аваад театр руу очиод азаа үзэж байгаа. Тэгсэн чинь тасалбар шалгагч тэр билетийн бүр ялгаачгүй. Ингээд ах нь кино руу нэвтрээд орчихдог байхгүй театр руу. Энэ цагаас хойш энэ 5 хүүхэд ер нь хуурамч билетээр кино үздэг байсан юм шиг байна. Тэгээд тэр үзсэн кинонуудаа Гунли хараад бүр үнэхээр биширсэн. Ямар гоё юм бэ кино гэдэг юм чинь. Би хизээ нэгэн цагт ийм гоё юмд тоглох юмсан гэж мөрөгддөг болсон баг. Бүр ямар хөөрх юм бэ? Тийм байна уу. Энд дэр би хэлэхэд нэг би яг одоо яг 70-аад оны хиттийн яг сүжөө мүжийн тэр кинонд дуу оруулж байгаа байхгүй юу? За яг тэр үйл юм байна. Тэгээд кино үзсэн бүр зурагттай ч айл байхгүй. Тэгэн гол ингээд чи кино үзэж үзсэн нөгөө би бинээс асуухааргүй гадаа тоглолтог киног л ганц удаа үзчихсэн гэдэг хүүхдүүд тэр кинон дэр гардаг. Яг тэр амьдрал санаанд орж тийм байна тий. За 1983 онд Гунли ахлах сургуулаа төгсөж их сургуульд элсэж орох шалгалтаа өгдөг юм. Тэрээр урлагийн чиглэлээр суралцахаар шийдсэн баг. Гэхдээ энэ шалгалтандаа тэнцэж чадаагүй. Ер нь Аз хүүхдүүд ялангуяа энэ их сургуулийн шалгалтанд тэнцэхгүй байх гэдэг бол маш том үйл явдал шүү дээ тий. Гөр тэнгэр хөмрөх шиг л юм болж байгаа. Ялангуяа хятадууд. За ингээд тэр зунжингаал урам нугараад одоо уудгар гонигт автаж өнгөрүүлсэн гэдэг. Харин аав ээжийн үнд нэг санаа зовоогүй гинэ. Учир нь аав ээж нь Гунлиг урлагийн чиглэлээр явна гэхэд нь жоохон дурнчих юм байсан юм байна. Энд чинь уг нь аав ээж нь хоёулаа багш мэрэгчлээ хүмүүс байхгүй. Аав нь их сургуулийн профессор. Ээж нь багшаар ажилладаг байжгаад дараа нь нэгтлэн болцсон ийм хүмүүс юм. Тэг яг өөрсдөө адилхан ийм одоо эрдэм номын ажил хийгээсэ багш болоосаа гэж хүсдэг байсан юм. Тэгэхэд ашгүй нэгэн тэнцэж чадсангүйгээд энэ баг тэр хоёрын хувьд баярын мэдээ болж өрсөн баг. Гэхдээ л Гунли урлагийн хүн болохоор нэг мөр шийтсэн байсан. Ингээд харин урлагийн сургуульд ороход зөвхөн авиас байх хангалтгүй юм. Бусад хичээлдээ ч гэсэн маш сайн байх хэрэгтэй. Академик шалгалтанд хангалттай оноо авах хэрэгтэй. Тэгж чадахгүй байсан юм л. За ингээд дараа жилд дахиад шалгалт өгдөг. Мөн л тэнцэж чаддаг. Гэхдээ энэ удаад Гунли нэг их уйдгарлаж гонглсангүй. Харин ч удаа сэтгэлийн хаттай болцсон. Аав ээжихээ олж өгсөн хэвлэлийн үйлдвэрт очиж ажилладаг. Ингээд зунжингаа ажил хийж өнгөрөөж байгаа. Гэтэл энэ үед нэг маш чухал хүнтэй танилцдаг. Дав Йен гэдэг нэртэй Хятадын чөлөөлөх армийн урлагийн зааварлагч ийм нэг хүнтэй танилцдаг. Тэгээд тэр хүнээс зөвлөгөө аваад баг багшилж исэн юм шиг байна. Тэгээд тэр уран зориг гэдэг юм уу те нөлөөллөөс нь болоод тэр шалгалтандаа маш сайн бэлдээд 3 удаагаа шалгалт өгдөг. Ингээд яг тэр урлагийн чиглэлийн шалгалтын дээрээ бүр төгс оноо авсан гэдэг. Бүр маш мундаг байсан. Гэтэл нөгөө бусад шалгалтын дээрээ дахиад унцдаг байхгүй. Яа ёстой бүр нэг загсч нэмэр усгүй гэдэг шиг юм болоод байна те. Аав ээж нь багш аваад байдаг. Харин тийм. За гэтэл аз болж түүний орох гэж байсан сургууль нь ийм их авьяастай хүүхдийг зүгээр явуулж чадаагүй. Гунлиг онцгой нөхцөлтэйгээр сургуультай элсүүлж чаддаг. Ингийн тулд дээд өдрөлгуудтай нэг багш нар нь санал хүсэлт явуулаад загтал бичээд ийм авьяастай хүүхдийг ингэж нөхцөлөөр амаар байна гэжээж Гунлиг сургуульд авчих. Арай гэж сургуульд орж байгаа байхгүй. Гунлиг ч өөрийгөө мэдчихсэн. Энэ нь миний амьдрал тохиох маш ховор боломжуудын нэг. Арай гэж энэ олцсон боломжийг би тултал нь ашиглах хэрэгтэй. Ингээд бүр хичээлдээ маш их шандаж сурч ирсэн гэж.
Бага ангийнхаа одон байсан шүү дээ. Сургуулийнхаа. Энэ сургуулийнхаа ч гэсэн одон байсан юм шиг. Багш нар нь ч гэсэн тунд маш дуртай. Ингээд гонлын хөдөлмөр гэж юу гэдэг вэ гэдгийг энэ сургууль дээр үзүүлдэг. За түүний 2 дугаар курст байхад нь тэдний сургууль дээр Жан Йимо гэдэг нэртэй нэг найруулагч болон Мо Ян гэдэг нэртэй 2 залуу анхны киногоо хийхээр жүжигчид сонгож шалгаруулахаар ирдэг. За Жан Йимо бол Хятадын кино урлагийн түүхэнд шинжилэл хийсэн, шин төвшөнд аваатсан маш авьяаслаг найруулагчдын нэг. Тэрээр 2008 оны Бээжингийн Олимпийн нээлт хаалт, 2012 оныхоо Өвлийн Олимпийн нээлт хаалтыг найруулж исэн. За тэгэхээр юу гэсэн үг гэхээр Хятадын хамгийн уртаа барьдаг найруулагч наа гэсэн үг. Тийм байна. Энэ хүн анхны киногоо хийх гэж байгаа нь одоо энэ юм. Энэ үед Жан Йимо гэдэг найруулагч маань Red Sorghum гэдэг нэртэй зохиолыг уншичаад за түүгээрээ кино хийхээр шийдсэн байсан юм. Энэ Жан ч юм биш үү байхгүй. Өмнө зураглаачаар л ажиллаж байсан. Тэрнээс энэ найруулагчийн анхны ажил байна. За ингээд Гонлигийн сургууль дээр ирсэн чинь Гонли тухайд сургууль дээр байгаагүй ингэнэ. Өөр газар байсан юм байна. Тэр Жан Йимон олон жүжигч охид дундаас Коко Ши гэдэг бүсгүйг шууд сонгоцсон байна. За. Маш авьяаслаг бүсгүй байна. Манай кинонд яг таарах нь байна. За ингээд энэ шийдвэрээ гаргаснаас 1 хоногийн дараа Гонли сургууль дээр хүрээд ирдэг. Тэгсэн чинь багш нь тэрийг ирснийг мэдчихэнгүүтээ Жан Йимо руу шууд залгадаг байхгүй. За чи шийдвэрээ жоохон байж байгаарай. Битгий яараарай. Маргааш манай сургууль дээр хүрээд ирээч. Би чам дахиад нэг охинд танилцуулах гэсэн ингээд. За ингээд Жан хэд хоногийн дараа ирдэг сургууль дээр нь. За ингээд Гонлитэй ярилцлага хийдэг. Мэдээж тэр бүх шалгаруулалтаа хальсанд болгож байгаа шүү дээ, тийм. Ямар охтоо шалгаруулсан гэдэг. Гэтэл Гонлиг бичсэн тэр бүх бичлэг тэр чигтээ бүрцгэр фокус нь тараагүй байдаг байхгүй. Дараа нь алийг сонгох вэ гэхэд Гонлигаас үүсэх юм байдаг. Тэгсэн чинь тэр секунд юун дээр нь бичлэг дээр 4 секунд Гонлигийн царай яг фокус нь таарад ингээд яг тод харагдсан тийм хэсэг байдаг гэнэ. Тэр 4 секунд Гонлиг энэ киноны гол дүрд шалгаруулсан гэдэг. Тэрийг үзчихэд найруулагч маань энэ манай киноны гол дүр гэж сонгодог. 4 секунд хангалттай тий. За хоёлаа ивент итгэжээ танилцуулъя. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Трафлио маань дэмжиж ажиллаж байгаа. Тэгэхээр одоо улираа солигдож байгаа яг энэ үед хүмүүс одоо нөгөө баяр гээд дулаар чинь гээд ер нь ингээд хүүтэн дулаахаа ээлжлээд ангууд хууртаад ер нь нэмгэн нойтын явж хагаад яг энэ зааг дээр бол их ханиад хүрдэг шүү. Тэгэхээр таны толгоо өвдөх, хоолоо өвдөх, нусгоож халуурах, найтах, за нэг бие ардзаах ч юм уу. Иймэрхүү шинж тэмдэг илрээдэл байгаа бол та хүндрэхээс өмнө Трафлио найруулад авчгаа. Тэгэхээр бүр янзын сайхан дарагдана. За бүр нэлээд хүндэрсэн хойно Трафлио уух бол хэрэггүй шүү дээ. Тэгэхээр наан нь маш хурдан дарыг гэвэл хамгийн сайн үйлчлэх юм бол Трафлио. Би бүр Трафлиог өстой яг л арзаах үед гялс дарддаг да гэдэг шиг. Хэрвээ та одоо завгүй байгаад байгаа бол H-point-ийг юмнээс захиалаад гэртээ өнгөө хөргүүлээд авах бүрэн боломжтой. За ер нь бүх юмын сангуудаарч худалдаалагдчихж байгаа. Трафлиог ер нь манайхан бүгд мэдэндээ. За ингээд танай томооны үед илрэх шинж тэмдгийг богино хугацаанд дамдаах Трафлиудаа баярлалаа. За баярлалаа. За Жан Йимо ч юу зураглагчаар ажиллаж ирсэн гэсэн шүү дээ тийм. За анхны найруулж байгаа кинон энэ. За мөн зохиолч Мо Ян гэдэг нь бас залуухан нэгэн. За зураглагчаар ажиллах хүнж бараг өмнө зураглаа камер барьж исэн юм уу гэмээр ийм хүн байж байгаа. Ямар сайн юм бэ? Дан анх удаа хийсэн мөртлөө тийм сайн кино хийсэн юм уу тийм. Гонлиг фокусгүй бичдэг гар одоо энэ киноны зураглагчаар ажиллаж байгаа байхгүй юу? За. Гэтэл энэ Red Sorghum гэдэг кино жинхэнэ шууганд ярьж чаддаг. Тийм. Зөвхөн Хятадд амжилт гаргаа зогссонгүй. Дэлхийд дахинд маш сайн кино гэж үнэлэгдэж байгаа. Энэ кино Берлиний кино наадмаас алтан баавга шагналыг хүртээд энэ шагналыг авсан анхны Хятад кино болдог. Өөх тийм үү. За Гонли ч гэсэн өөрийгөө ямар мундаг жүжигчин гарч ирж байгаа гэдгээ харуулдаг. Цаашид ч Жан Йимоттэй найруулагчтайгаа хамтран ажиллаж байгаа. Маш олон кинонд хамтардаг. Codename Cougar, Judo кинонууд дээр хамтран ажилладаг. Оо за. Тэр нь гар нийлсэн хүмүүс байдаг шүү дээ. Яг тийм болж байгаа. Харин тэдний хооронд ажлаас өөр нэгэн харилцаа бий болсон байсан нь тэд бие биендээ дурлсан байдаг. Гэтэл Жан гэдэг найруулагч нь алидийн гэрэлцэн хоёр охинтой баха нэгжүүлв. За Гонли ч гэсэн тухайн үед найз залуутай байсан юм байна. Гэхдээ энэ бүгд тэднийг зогсоож чадсангүй гэнэ.
тэд учир уруулж эхэлдэг. Сэтгэлээ дагцгааж байгаа гэсэн. За энэ учирлыг мэдсэн Гонлигийн найз залуу нь Гонлиг бүр хэрцгийгээр зодсон гэдэг. За энэ найруулагч ихнэр нь ч гэсэн тэдний харилцааг мэдсэн байсан. Тэдний харилцаа үнэхээр ярихтай олон асуудалтай болсон явдал болж барьж байгаа. Хэвлэлийнхэн ч тэднийг зүгээр ойлгосонгүй. Элдв янзын ховж, худал мэдээлэл юу гэдгийг те эхнэрээ араар нь тавьж ин гэх мэт ер нь бол хэвлэлийнхний бай болж байгаа гэсэн үг. Ингээд байдал бүрд орж байгаа гэсэн үг. Ингээд Жан Имо чин Гонлиг аваад Гонконг руу кино зурганд явчихдаг байхгүй. Тэгээ кино зурган дээр байж байхдаа мотоциклэнд мөргүүлдэг байгаа юм чинь. Хөлөө хуглаад дэмлэг твцсэн гинэ. Тэгсэн чи ихнэр нүрээд ирдэг байхгүй. Нөхрөө юу байх гээд асрах гээд. Нөхрөө асрах гээд ирсэн чинь тэнцэн Гонлиг бас үрээд ирдэг. Тэгсэн чинь нэг хүн ихнэр нь ирсэн байгаа. Та ороод дими байгаа гэсэн чинь би орохгүй бол харин ч бүр дими юм шүү гэд тэгээд орсон гэдэг. Гэхдээ одоо тамхины өрөөний мэдээгээр энэ хоёр бүсгүй биеийнтэйгээ маш ээлдгээр боловсон харилцаж байсан гэдэг. Гэхдээ энэ түүний анхны хайр гэх юм уу те энэ харилцаа маш сайн. Ойлонгийн доор дурдах түүхээс харагдах. Тийм үү. За Жан Имо эхнэрээс салах гэж хидэд удаа санал тавьсан чинь эхнэр нь зөвшөөрөөгүй. Мэдээж хүүхдтэй болсон. Тэгээд ер нь бол хайр сэтгэл гэхээс илүү доктортой гэр бүлч гэдэг юм уу те энэ илүү санагдчихсан болов. Гэхдээ Жан Имо бол эхнэртэй зориулсан тэр хайр нь бол дууссан байсан. Ингээд 1 жилийн дараа эхнэр нь эцэст нь явдаг. Салах шийдвэр гаргаад тэгээд хүүхдүүдээ аваад явдаг. Ингээд энэ мэдээнд Гонли маш их баярлсан гэдэг. Би одоо л хайртай хүнтэйгээ эрхчлөөтэй дураараа байж болох нь гэдэг. Бас амар сонир харилцаа. Хайр байж тий. Хайр байсан. Тийм байх. За түүнд хайртай хүнтэйгээ хамт байхаас илүү зүйл үгүй байсан. Бүр жүжиглэхээ болоод гэрээ эзэгтэй болсон ч хамаагүй гэж хэлсэн юм. Харин охиныхоо энэ явдлыг мэдсэн түүний аав ээж хоёр нь бараг цусаар бушгасан. Тэр доороо Бээжин яваад охинтойгоо уулзаад толгой төрөөгөө загнасан гэдэг. Хүний нөхөр авт суух гэлээ. Гэр бүлийнхээ нүрийг гудалаа гэх мэтчлэн Гонлиг маш их загнасан. Гэхдээ манай хүнд эдгээр үгсэн аль нь ч ямар ч хамаагүй байсан. Хайртай хүнтэйгээ л хамт байвал бусад хүний юу гэх ямар ч хамаагүй байсан гэдэг. За Гонли болон Жан Имо энэ хоёр хүн маань эхний киногоор л олон улсад яригдахаар одод болсон байна. За тэдний дараагийн кинонууд ч гэсэн маш амжилттай болж ирсэн. 1989 онд гарсан Codename Cougar гэдэг киноны дүрээрээ Гонли маань анхны шагналаа авч чаддаг. За харин 1990 онд гарсан Judo гэх кино нь Оскарын наадмын гадаад хэл дээрх шилдэг кинонд анх удаа Хятадаас нэр дэвшиж чаддаг. Гэтэл 1 жилийн дараа гарсан Raise the Red Lantern гэдэг кино нь маш бас л мундаг кино болсон. Тийм шүү дээ нөгөө айхтар баян үний ихнэр болдог тий. Тийм. Бүр бага ихнэр нь болчдаг. Тийм. Нэх ухаантай. Тийм. За ингээд энэ кино маань дахиад нөгөө Оскарт нэр дэвшиждэг. Ингээд 2 жил дарааллаад Хятадаас 2 дахь удаага. Тэгсэн чинь найруулагч нь Жан Имо, гол дүрт нь Гонли байж байгаа. Вау. Маш гар нийлдэг хүмүүс юм байна л та. За 3 жилийн дараа гарсан The Story of Chiju гэдэг кино нь Венецийн кино наадмаас алтан арслан шагнал авахын зэрэгцээ. За шилдэг эмэгтэй жүжигчинд Гонли нэр дэвшээд. За мөн Японы кино шүүмжлэгчдийн шагналаас шилдэг эмэгтэй жүжигчний шагналыг гардаж авдаг. За тэдний хамтрал ер нь эхний киноноос л дэлхийд даяар алдаршиж кино болон шүүмжлэгчдээс маш өндөр үнэлгээ авч чадчихсан. За Гонлигийн замлын эхний 10 киноны бараг тал нь Жан Имотай. За тэгэхээр түүний замлалт хайртай залуу нь ямар их нөлөө үзүүлсэн эндээс харагдана. Гэхдээ бас нөгөө талаараа найруулагчийн замлалт Гонли ч гэсэн маш их чухал нөлөө үзүүлсэн. Өө тийм шүү. Маш мундаг жүжигчин байсан шүү дээ. Гонли тоглоогүй бол өөр яахч байсан юм л мэдэхгүй тийм ээ. За ингээд тэд биенээ тулж дэмжснээр дэлхийн хэмжээний одод болж чадчих. За харин тэдний дараагийн кино болох The Story of Chiju гэсэн шүү дээ. Энэ зураг авалтын үеэр Гонлид гэрээс нэгэн муу мэт ирдэг. Түүний төрсөн эгч Гон Вэн хавтартай болсон гэдэг мэт. За Гонли тэр оройдоо л гэрлүүгээ явах галт тэрийн тасалбар аваад гэрлүүгээ очсон гэдэг. Тэгсэн гэртээ эртэл эгч нь царайн цонхыогоод биен сул байгаад өвчин маш их хүндэрсэн. Үр хараад танигдахын арга болсон байсан гэдэг.
Энэ хүртэл ээж аав нь нуусныг би бас гайхаад байгаа. Юу гэрийнх нь нууцсан байсныг. Төрсөн ганц их чинь шүү дээ тий. За би битэйгээ маш ойр дотн өссөн. За төрсэн цагаас нь л маш их хайрлаж байсан их чинь ийм байдалтай байхыг хараад гонлын бүр зүрхэн нэмтэрсэн гэдэг. Ингээд манай хүн цуглуулсан бүх мөнгөө хадгалсан бүх хадгаламжаа ээжтэй өгөөд энэ бүх мөнгөөр ихчийн өвчнийг эдгээрэй гэж хэлээд ээжтэй мөнгө өгсөн гэдэг. Мөнгө бол олтно, харин би ганцхан ихчтэй. Түүнийг энэ өвчнөөс салгаж чадчихлаа гэвэл юу ч хамаагүй гэж хэлж ирсэн. За гэхдээ их чинь энэ өвчнөө ялан дийлж чадаагүй. 1 жилийн дараа нас барсан. За ээжд нь маш хэцүү байсан тодорхой. За том өхнөө нас барсны дараа харин гонлыг бүр ихээр хайрлах болсон гэдэг. Эгчт нь өгсөн байсан хараа гонлид бас давхар зориулдаг болсон гэдэг. За эгч нь нас барсны дараа 1993 онд гонли маань Chen Cage the Cage гэх юм болоо гэдэг найруулагчийн Farewell My Concubine гэдэг кинонд тоглосон. За энэ өмнөх найруулагч Жан Йимо шүү дээ. Тэрнээс хойш анхны өөр найруулагчтай ажиллаж байгаа ийм кино болж байгаа. Гэтэл энэ кинонд ч гэсэн олон улсын наадмуудад гараад өндрөөр үнэлэгдээд Берлиний олон улсын кино наадмаас шагналтай хүртэж чаддаг. За Жан Йимогоос өөр найруулагчтай ч гэсэн хамтарч ажиллаж чадна гэдгийг энэ дээрээс харуулж байгаа. Түүний тоглолтыг кино урлагийн түүхэнд хамгийн шилдэгүүдийн нэг байлаа гэж хүртэл магтажсэн гэнэ. Энэ кино мөн л Оскарын наадмын шилдэг гадаад хэл дээрх кино төрөлд Хятадаас 3 дахь удаага нэр дэвшиж байгаа. Ингээд Хятадаас нэр дэвшсэн эхний 3 кинонд гурван дээр нь гонлыг тоглосон байна. Гол дүрт. За харин Хятад улс 4 дахь удаага энэ төрөлд киногоос хойсон нь Crouching Tiger, Hidden Dragon байхгүй. Энэ дээр харин манай хүн тоглож чадаагүй. За өөр төсөлд оролцож байсан. За эсвэл Англи гэдэг найруулсан учраас Жан Йимогийн хуучин юуг нь тоглоулахгүй гэсэн ч юм уу гэх мэтчлэн цуурхлууд байдаг. Гэхдээ түнд дөрөв их талаар юу нь бол ярилцж байсан юм билээ. Гэхдээ яг харахаар шүү дээ энэ Crouching Tiger, Hidden Dragon дээр нэг бол их залуухан охин, нэг бол арай жоохон буур суудсан эмэгтэй хоёр дөрөв байхгүй юу. Энэ дээр нөгөө нэг энд ихэн тоглолтын Жан Жи гэдэг жүжигчин байдаг шүү дээ. За Жан Жи би буруу дуудаад шиг байна. киногоор ярьлаа. Гөрөө гişэ тоглолтын. Жан Жи гэж дууддаг бах тий. За тэр нөгөө залуухан охин тоглолцож байгаа. Нөгөө бөөр тогтсон дээр нь Мишель Йо тоглолцож байгаа байхгүй. Тийм нөгөө гешад ирнэ цэнхэр нүдтэй болдог гол дөрөв охин тоглож байгаа шүү дээ тий. Тэгсэн чинь манай гонлигийн нас ч юм болохоор энэ хоёр яг дундуур тийм байна. тэгэхэд аль нэг нь дүрмэнд нь тохирохгүй болчиход байсан байхгүй. Тэгээд дүр болдог болов гэж би бодож байна. За ингээд Хятад улс нийтдээ 4 удаа л энэ төрөл нэр дэвшдэг. Тэрний 3-т нь гонли бийж байна. Тэгэхээр ямар мундаг жүжигчин нэс харагдаж байна. Дэлхийд хятдаг тий. За кино Оскарт 3 дахь удаага нэр дэвшээд байсан энэ үед гонлигийн хувийн амьдрал жоохон гаахаж эхэлнэ. Жан Йимо ч охтуудтайгаа илүү их цагийг өнгөрөөдөг болсон гинэ. Ингээд тэдэнтэйгээ хэдэн цагаар ч хамаагүй уцаар яриа суучдаг. Ер нь тэдэнтэйгээ хамт байх ер нь их дуртай болсон юм байна. Энэ нь гонлид их таалагдаагүй. Гэхдээ чи охинтойгоо байлаа гэж уурлаагүй. Чи охтуудаа сэтгэлийн хаттай байлгасангүй. Одоо юу гэдэг юм бэ? Чи ингээ хажууд нь л байгаад байвал энэ хүмүүс чинь ирээдүйд одоо ганцаараа байж чадахгүй шүү дээ. Тийм болохоор чи охтуудаа сэтгэлийн хаттай байлгах, битгий амьдралд нэгтгэхэр болцоотой гэдэг. Тэр нь жоо уурлаадсан юм шиг үл. Эрхийн балаа болголоо л гэж дуурлаж ирсэн юм шүү. За мэдээж энэ 1993 онд Гонли маань бас 28 нас хүрч байгаа. Нэг удаа Шанхайд явж байхдаа бурхны сүмд очиод нэг зөвчтэй болцсон гэнэ. Ингээд өөрийгөө үзүүлээд өөрийг ирээдүг зөвнүүлдэг байхгүй. Тэгсэн чинь нөгөөх нь чи 30 нас хүрэхээс өмнө хүнтэй суух хэрэгтэй гэж хэлчихэж гэнэ. Тэгээ Гонли болохоор хүнтэй суугаад хайрлагдах бүрчин хүсэлтэй юм бүсгүй байсан. Ингээд сүултээ одоо хүн гэрлэх санал тавихгүй болонгод бүр зөвчтөр хүртэл очиж үзэж байгаа байхгүй. За Гонли Жан Йимо хоёр хэдий олон жил амьдарч байгаа ч гэсэн гэрлэх тухай бүр сураг байгаагүй. Гонли өөрөө гэрлэх гэж яарч байсан бол харин Жан Йимын гэрлэлт гэдэг чинь зүгээр л нэг цаас шүү дээ. Чи яагаад тэгтлийг анхаарат байгаа юм гэж хэлж ирсэн юм. Энэ үг нь манай хүнийг бүр маш их гайхшруулсан гэдэг. Дугун зөв л дөө. Гэрлэлт бол зүгээр л та яг биеиндээ хайртай бол гэрлэлт гэдэг чинь зүгээр л цаас шүү дээ тийм. Тэг яг хайл талаас нь бодохоор тийм байна.
Тэгээ хайртай л бол тэр цаасаар явах гэдэг ингэж бодож болох юм. Гэтэл одоо нөгөө хайртай эмэгтэй амьдрал зохиож үзээгүй. Бас маш олон хэцүү юмнуудыг даван тулж энэ хүнд хайртай гэдгээрээ үлдсэн байхад тэр анхны сэтгэл зүгийн шуднаач цаасчдаг гэхээр бас их муухай санагдах юм байна. Тэгсэн байна те. За харин тэр энэ цаас гэдэг байгаа зүйл нь Гомлид маш чухал байсан гинэ. Тэр хайртай хүнтэйгээ хурдхан шиг гэрлээд 4 хүүхэдтэй болно гэж мөрөөдж ирсэн юм. Хурдхан энэ хүний 4 хүүхдийг гаргаад заах гэрийн эцэгтэй болох гэсэн гэдэг. За дээрэс нь нөгөө зүнчийн үг бүр сэтгэлд нь та бүр орцсон байж. Ингээд Жан Йимотой нухацтайгаар гэрлэх тухай ярилцахад хайртай залуунд татгалцчихдаг. Гомли өөрийнхөө бүх зүйлийг зориулаад хажууд нь үхүрд байх мэтэр мөрөөдж явсан тэр хүн нь өөртөө хизээч гэрлэх бодлогыг энэ удаа гэрлэх бодлогыг ингэж авах удаа мэдсэн гэдэг. Ингээд Гомли нэг хэсэг сэтгэл санаагаа амраахаар төрсөн гэрлүүгээ явдаг. Ээж нь Гомлиг хараад л ямар их ядарсан байгааг нь анзаарсан гинэ. За Гомли сэтгэлээр үнэхээр унсан эндээс харагддаг. Хайртай хүн ийм бодолтой байгааг мэдсэн. За хин ч гэсэн ингэж шанална. Хэрв тэр хүн чинь чамтай гэрлэхгүй гэж байгаа бол тавьж явуул. За зүрх сэтгэлийн асуудлыг хүчээр шийдэж болдгүй юмаа гэж ээж нь зөвлөсөн гэдэг. За ойлаа ивент тэтгэжээд хэлцвэл. Ямар хурдан ивент тэтгэж болоод байна. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Univision-ийн бүхэл үйлчлэгийг Innotel App-аас гэж одоо бидэнд бас айгүй гоё зэгцтэйгээр мэдээлэл хүргэхээр Innotel App айгу амар юм биш үү? Нэг Univision ашигладаг хүмүүс маань бас бүх юмыг тэл авлахаас залгаал асуугаал хүй хай гээд ахгүй айгу амар юм байна. Univision-ээс бүтээгдэхүүн үйлчилгээний талаар хэрвээ та мэдээлэл авах холбоо барих шаардлага гарах юм бол та Unitel аппликейшнийг ашиглаад маш амархан хурдан хугацаанд шийдэх бүрэн боломжтой шүү. За Univision-тэй холбоотой заавар мэдээллийг IPTV-ийн цэсийн Univision Tips гэдэг хэсэг байгаа. За тэр рүү ороод мэдгүй зүйл гарах юм бол заавал оператор лавлах руу асуухгүйгээр бүх мэдээллээ ингээд энэ хоёр их сурвалжаас авч болох юм байгаа юм шүү. Манайхаа одоо нэг залгаал таны өмнөх хэрэглэгчтэй ярьж байгаа тул гэх одоо байсан байлээ шүү. За тэр үг нь барыг цангилсан юм шүү. Яг уцаар ирж байгаа юм шиг сонсогддог шүү. Тэгээ Univision цэг юмнээс ч бас харж болох юм шүү. Манайхаа өөртөө бас тий стрессгүй амраар юм шийдэг гэвэл ийм юм байх шүү гэж Univision-ийн маань хэлж байна. За баярлалаа. За гэртээ ингээд нэг хэсэг байгаад сэтгэл санаа сэргээд ингэсний эцэст Гомли буцаад ажилдаа ордог. Хэдэн сарын дараа. Ингээд дахиад нэг киноны зураг авалт хийж явах үед нь гэрээс нь бас нэгэн дуудлага ирдэг. Түүний яхан залгаад аав маань бурхан болчихлоо гэж хэлсэн юм байна. Гүйтний гэр бүл чи ямар сони юмны бүр эцэстэн тулгаж хэлдэг хүмүүс юм бэ? Харин тийм. Ингэсэн юм аав нь гинт цусаар авцсан гинэ дарахна. Тэгээд ямар ч аврал байхгүй. За жилийн өмнө их чинь өнгөрсөн бол одоо харин аав нь. За ойр орхон хацал зовлон одоо түүнээс олдсонгүй. Тэг ядж хахад одоо хувийн амьдрал нь ч бас хэцүү байждаг. За хэдий хүнд хэцүү байгаа ч гэсэн Гомли энэ удаад ээжтэй бүр маш их санаа зовж ирсэн гэнэ. Ээж нь охиноо алдсан. За дээрээс нь аваал охироо алдчихлаа. Гэт ээж нь өөрөөс нь илүү хүнд байгааг Гомли бүр үнэхээр одоо юугаараа мэдчихсэн. Зөнгөөрөө мэдэрчсэн. За ингээд аавынхаа оршуулах ёслолыг хийж дуусаад Гомли ээжигээ өөр дээр аваад Бээжинд хамтдаа амьдардаг. Аав ээжигээ аав эгчигээ хангалттай асарч чадаагүй те Гомли өөрийгөө буруутгаж байсан гинэ. Ингээд ээжигээ асрахын дээр асарч эхэлсэн гэдэг. Ер нь тэгдэг шүү дээ те. Хайртай хүн нас урсан. Хайртай хүмүүс маань нас урсны дараа тэгдэг ээжтэй гэж бид харамсдаг. Тэгээ одоо ингэ явчихдгийн биш те гэж мэдэн бодлоо одоо ээжигээ. Гар дээрээ. Ерөөсө дахиж ийм алдаа тавтахгүй гэдэг. Ерөөсө бүр асрахын дээр асардаг байсан. Ээж нь ч гэсэн өдөө өмнөөс нь шалтгаалаад тэг сэтгэл санаа нь маш хурдан дээрдээд их айтайхан болсон гэдэг юм лээ. За түүнд өөр санаа зовх хүн байсангүй. За учир нь Гомли аль хэдийн Жан Йимогоос салцсан байсан. Шанхай Триад гэдэг киноны зураг авалтын үеэр энэ тухайга тэд олон нийтэд зарладаг гинэ. Жан Йимо болохоор Гомли өөрийг нь хуурсан учраас бид салсан гэж мэдгдсэн бол за Гомлийн энэ талаар тайлбар хийсэнгүй. Харин түүний ээж нь Жан Йимо манай охинтой гэрлэхтэй бодлогүй байсан учраас манай охин маань салах шийдвэр гаргасан юм а гэж одоо ярьсан байдаг юм байна. Ямар ч үсэн энэ хоёр салахтаа одоо олон нийтийн одоо юу гэдэг юм уу те жоохон тийм асуудал бол гаргасан юм байна. Гэхдээ арайч одоо хоёр тийш хараа суучаагүй юм байна. Гэхдээ л одоо тэгтэл муухай юм ярьсан байна. Харин тийм.
бид хоёр тийшээ болсон. Тэр нууцаа гэж хэлж ийн үстэй. Өөр урсан болохоор. Харин тийм. За Жан Имон харин Гонлигаас салчаад одоо манай хүнийг Шанхай Трад гэдэг сүүлийн кино шүү дээ. Тэрнээс хойш өөрийнхөө хоёр төсөлд урьсан гинэ. Тэгж тэрнээ Гонли татгалцдаг. Одоо өөр ажилтаа гэдэг шалтгаанаар. Ингээд Шанхай Трад гэдэг зургийг авалт маш хүнд болсон гэдэг. За мэдээж ойлгомжтой шүү дээ. Салж байгаа хоёр бас нэг газар ажиллаад ивэл хэцүү байдаг тийм ээ. За энэ киноны дараа Гонли өөр найруулагчтай олон ч кино тоглож байсан. Хэдий зөвхөн хятадын кино тоглож байгаа ч гэсэн түүний нэр хүнд олон улсад улам л илүү өсөж байгаа. Энэ хугацаанд харин түнд Холливуудаас хэд хэдэн урилга ирсэн боловч Гонли татгалцчихдаг. Учир нь өөрийгөө англиар ярьж чадахгүй гэж голж байсантай нь холбоотой. За хэдий үгээ цэжлээд орж болох ч гэсэн өөрийнх нь аялга Холливуудын кинонд тохирохгүй байх гэж бодож ирсэн юм байна. Гэхдээ өөрийгөө нь бэлдээл байгаа. Аялгаан дээр ажиллаад ч юм уу тийм. Ингээд 2004 он хүртэл энэ боломжоо хүлээдэг. Мэдээж ингэж хүлээсэн кино нь эцэст нь юм зөвшөөрч байгаа. Энэ кино нь 1997 оны Arthur Golden гэдэг зохиолч бичсэн. Ижил нэр зохиолоос сэтвэлэн хийсэн 2005 онд нээлттэй хийж байгаа Memoirs of Geisha буюу Geisha-гийн дурсамж гэдэг кино байна. За энэ бол үнэхээр маш гоё кино. Оскарын наадмын 6 төрөлд дэвшээд 3-т нь ялалт байгуулж чадсан. Японы гейша нарын тухай буруу ойлголтыг засаж, за гейшагийн урлагийг дэлхийд дахин таниулахын зэрэгцээ. Хүний мөн чанар, дотоод сэтгэлийн олон өнгийг харуулсан гайхамшигтай бүтээл. Энэ кинод Азийн олон том жүжигчид тоглож байгаа. За Жан Жи, Кен Ватанабе, Мишель Яо, за Того Игавач гэдэг юм уу тийм. За мөн найруулагчаар нь Роб Маршал ажилласан бол хөгжмийн зохиолчоор нь домогт Джон Уильямс ажилладаг. Джон Уильямс уг нь Harry Potter-ийн хөгжмийг зохиогч байсан юм байна. Тэгсэн чинь Memoirs of Geisha гараад ирсэн чинь тэрийг хоошин тавиад тэгэд энэ дээр ажилладаг байхгүй. Тэгээд дахин нэг удаа Оскар нэр дэвшиж байгаа. За энэ кино бол одоо хүн болгон мэдчихэж байгаа. Би номын ч гэсэн уншиж байлаа. Би ч одоо уг нэг одоо уран зохиол уншаад байдгүй. Гинт Geisha гараад ирсэн чинь үнэхээр одоо сонирхож уншсан. За энэ одоо киноны гол дүрийн эмхтэй маань сар их хугацаанд Geisha-гийн одоо бэлтгэлийг хийсэн гэдэг. Бүр яг Geisha нар яаж бэлтгэдэг вэ? Яг тэр бэлтгэлийг. Тэгээ энэ бэлтгэл бол энэ гурийн одоо кинонд бэлдсэн хамгийн хүнд нь болсон гинэ. Тэгэхээр чи Мишель Яо яадаг үлээ те. Өөрөө бүх стантаа тоглодог штэ. Гэтэл Geisha-д бэлтгэн тэрнээс илүү хүнд байсан гэж. За Гонли энэ үед англиар сайн ярьж чаддаггүй хэвээрээ л байна. Гэхдээ бүх үгээ маш сайн цээжлээд аль нь дээр нь ямар өргөлт, ямар сэтгэлийн хөдөл гарах уу гэдгийг маш сайн бэлдэж хагаад орсон мэт юм. За Жан Жи, Гонли хоёр амьдрал дээр маш сайн найзууд ингэнэ өгнө. Тэгсэн чинь кино багийнхан энэ хоёрын нөхөрлөл манай киноны зурганд жоохон нөлөөлч байдیں۔ Энэ чинь жоохон тэрсэлтэд идэх хоёр төр шүү дээ. Харцсан хүртэл өөрөөсөө байх ёстой байхад. Тий. Тэгсэн чинь тэр нь ерөөс асуудал болоогүй. Харин ч манай хоёр бүр хоорондоо ярилцж хагаад Жан Жиг жинхнээс алгахтыг гэж ярилцаад тэр кинон дээр жинхнээс алгаддаг юм бэл. Аль биесны хэрэгтэйгээр. Тий. За энэ киноны нэр хүндтэй зэрэгцээд Гонлигийн ч гэсэн өөрийгөө Холливуудын кинонд тохирох хүн гэдгээ харуулж чадсан. Дараа жил нь дахиад л Холливуудын кино болох Miami Vice. За энэ кинонд Jamie Foxx, Colin Farrell нартай хамтран тоглосон. За мөн удалгүй алдарт Hannibal цовруулын дараагийн ангид өмнөх амьдралыг үзүүлдэг тэр кинонд дүр бүтээдэг. За энэ дунд харин 2006 онд Curse of the Golden Flower гэдэг кинонд Хатан хан Фениксийн дүрийг бүтээдэг. Энэ кинонд Хонконгийн хан Чо Юн Фаттай хамтран тоглоод за киноч маш сайн бүтээл болж байгаа. Их сүрлэг, өнгө будаг сайтай. За Гонли Хатан хааныг дүрийг бүтээсэн нь яг л түүний байх ёстой газар нь байсан мэт. Түүнд Хатан хааны тэтэм яг зогцсон гэдгийг тэр кинонд бид олж харж байгаа. Тэгвэл энэ киноны найруулагч нь түүний өмнөх найз залуу болох Жан Йимо байдаг. Оо тийм үү. Энэ кинон дээр байгаа манай хүний тоглолт бол бүрст үнэхээр гоё байдаг шин. Тэр нэг толгойтой юм зүг хэлвэждэг тэр нэг хэсэгтэй. Чичгэнэл тэ. За энэ хүмүүс салснаасаа хойш 10 жилийн дараа, за бараг 10 жилийн дараа дахин нэг удаа хамтарч байгаа нэ. Салснаасаа хойш олон удаа Гонлиг олон дүр санал болгож түүнийг урьжсэн боловч бүгдэнд нь татгалзаж байсан.
За харин энэ удаад зөвшөөрч байгаа. Магад тэр Жан Имог бүрэн мартсан баг. Тэгээд уучлж чадсан баг. Тэгээд тэрний дараа за одоо хамтарч ажиллаад асуудалгүй гэж бодсон байж мэдээ. 14 онд дахиад нэг хамтардаг. За Гонли Жан Имогоос салснасаа хойш төд удалгүй шинэ хайртайгаа уулзраад 1996 онд Оо Хэй Сён гэдэг бизнесмен хүнтэй гэр бүл болдог. Нөгөө нэг намайг араар тавьсан гэдсэн шүү дээ. Тэгэхэд энэ Оо Хэйн Сёнтэйгээ танилцсан байсан юм бэл. Гэтэ тэр юуны найруулагчтайгаа бол харилцаа нэлээд хүнд ирсэн ер нь байсан шүү дээ. Хэрүүл маргаантай. Тэр үедээ энэ шинэ хүнтэйгээ танилцсан байхгүй. За ингээд хинээс Жан Имогоос салснаас хойш энэ хоёр болцож эхлээд тэгээд төд удалгүй хормоо хийж байгаа нэг. За энэ осууд маань 2009 он хүртэл 13 жил хамтдаа амьдэрсэн. Даан чарамсалтай хүүхдтэй болж чадаагүй гэнэ. За магадгүй хүүхдтэй болсон бол тэдний гэрлэл дуусахгүй байх байсан баха гэж Гонлигийн ээж нь хэлсэн мэт. Гэхдээ Гонли өөр бодолтой байгаа. Яг тэгвэл тэнд хайр байгаагүй юм шиг байна. Энэ удаа Гонли өөрөө гэрлэлт гэдэг чинь зүгээр л нэг цаас шүү дээ гэж хэлсэн. Би өмнө нь энэ үгийг сонсч байсан ч гэсэн ойлгоогүй явж. Харин одоо мэдэрч байна гэж хэлсэн. За энэ үгнээс нь харах юм бол нөхөртөөгөө хайр сэтгэл байгаагүй юм шиг харагдаж байгаа. Ер нь энэ хүний хувьд хайр сэтгэл маш чухал юм шиг. За хамгийн чухал зүйл нь байж мэдэх юм. Хайртай хүнийгээ хажууд байгаад хайрлагдчих байвал юу ч байсан хамаагүй. Тэгээд тэр хүний дотоод сэтгэлд маш их дурладаг мэт. Ийм одоо сэтгэл зүй харагддаг. За 2009 онд гэр бүлээ цуцлууснасаа хойш түүнийг олон жил ганц бие явсан гэдэг. За мөн Франц гаралтай нэг зурагчтай 8 жил үерхсэн ч гэж ярьдаг. Харин 2016 оноос хойш Францын хөгжмийн зохиолч артист уран бүтээлч Жан Мишель Жар гэж унших юм болоо. За энэ хүнтэй болцож эхлээд 3 жилийн дараа хормоо хийсэн гэнэ. За энэ хүндээ бүр маш их хайртай гэдгээ дахин хэлдэг. Эцэст нь би нэг юм хайр оллоо гэж хэлдэг. Гэтэл энэ хүн Гонлигээс 17 насаар ах хүн байдаг. Одоо 77-тай. Гонли 60-тай гэсэн. 61-тэй юм уу шүү дээ. 65 онд төрсөн. Гонли чинь бүр ямар гоё бие авч явт юм бэ тэгвэл. Тийм биш дээ 60. Пүү. За Гонли маань хэдий 4 хүүхэдтэй болно гэж төлөвлөж байсан боловч хүүхдийн талаар ер нь мэдээлэл олцсонгүй. Тэгээд нэг хүүхэдтэй гэсэн бас мэдээ явж байна. Гэтэ миний одоо хүслээр бол нэг хүүхэдтэй зөв байгаасаа гэж хүсэж байна. Яа тийм ээ. Тийм. За Гонли маань мөн олон ч сайн үлсэн аянд оролцож байдаг. За мөн олон улсын кино наадмуудад шүүгчээр сүүлийн жилүүдэд маш их ажиллаж байгаа. Манай хожи уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг элч төлөвлөгч энэ төр болцсон л явж байдаг. Тэгээд ямар наадмын бэлээ хамгийн анхны эмэгтэй юу зохион байгуулагч удирдагч нь болж энэ төр явдаг байхгүй. Оо за. Ер нь бол дэлхийн хэмжээний хүн болсон шүү дээ. Тэглгүй яах вэ? Ёстой. Хятадыг бол дэлхийд бүр үнэхээр бүр тий. Эдгээр ялангуяа ихэнх хэсгийн кинонууд тий. Сталж. Үнэхээр гоё. Яг тэр нэг тэр хайртай найруулагчтайгаа хийжсэн үеийн кинонууд бол бүр супер. Дээрэс нь нэмэгтэй энэ сонингой нэгтэй харц. Яадаг харц юм бэ те? Амар хүчтэй, ухаалаг те гонигтай. Ялтан. Үнэхээр гоё юм ихтэй. За энэ жүжигчин маань нийт 37 дэлгэцэн бүтээлд дүрээ мөнгөлсөн юм байна. За сансныг бодвол баг байгаа ч тийм байна. Гэхдээ хэдийн цөөхөн ч гэсэн түүний тэр хүчтэй тоглолтод дүрээ бүр чин сэтгэлээсээ гаргаж байгаа нь бидний сэтгэл үлдсэн учраас маш олон кинонд гарсан юм шиг бас санагдчих мэдэх юм. Тийм баг шүү. За тэгэд яг чиний хэлсэн түүний энэ гунигтай юм шиг тэр харцсан. За ялдам хинтээж зүрлэхээ аргагүй. Энэ харцсан дэлхийн нийтийг араасаа дагуулж чадсан юм. Гэтэ манай ээжиг үзэхгүй л дээ. Одоо би манай ээжиг ч гэсэн гээл хэвчтэй. Тийм шүү дээ. За үнэхээр гоё нөө чанартай уран бүтээлүүдтэй учраас энэ хүний бас киног нэг ярьла тий. Кино нэг ярьсангүй шүү дээ баг. Үгүй яг хувь хүний би яагаад тийм гонигтай болоо гэж айгүй их боддог гэсэн тэгсэн амьдрал нь бол тэгтлээ хар бараан байсангүй нөгөө аав ээжийн хувьд үндсэн гэр бүл нь хайр дурлалын хувьд бол нэгс бүх юмд үнэн сэтгэлээсээ л хандчихдаг хүн юм байна даа л гэж яг бодогдсон. Яг тийм. Тэгээд энэ бүсгүйгээ яг Мартин намны өмнөхөдөр оруулж ирсэн юм. Ямар гоё юм баярлалаа. Баярлалаа. Хүмүүс айгүй сайн мэддэг амар хайртай юм билэ. Ерөнхийдөө үтгэл байх бай. Дэлхийг хэмжтэй. За баярлалаа. Шинжлэх ухаан тань мэдхүү од мөндөр суваг үзэх сонсогчдод
Кино дөх нэвтрүүлгээ хүргэлээ. Нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн Од Мөндөр Сог, NTV телевиз, Од Мөндөр радио 83.307 хостлогоор хүрлээ. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Innovation-ийн бүхэл үйлчилгээг Innotel App-аас Innovation компани мөн ханиа томооны үед илрэх шинж тэмдгийг богино хугацаанд намдах Travelio дэмжиж ажиллалаа. Нэвтрүүлгийг бэлтгэрсэн Инх Баттай баярлалаа. За ингээ Инх Батынхаа ээжид, манай ээжид гэж за бүх сайхан ээжүүд эмэгтэйчүүдтэй олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд төргий. За тий. За сайхан баярлалаа. За Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од Мөндөр Сууг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од Мөндөр нэр дээрх Удаа Оглын банкны дансгаа 4191 тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Од Мөндөр Суугийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.